гэрлээ хасаагач би юу ч харахгүй байна. Гэрлээ хасаа. Хасаатай штэ яс. Би юу ч харахгүй байна. Амар юу юм байна. Ямар ч дуу алга. За би нүдэн нээлээ. Одоо зүхтаяа. Зүхтах юм уу? Зүхтаяа. За нарт хорвогийн нэгэн өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр бид нар харааны бэрхшээлд Т хүнд халтай 5 замыг Улаанбаатар хотод хаана байгааг тогтоож та бүхэндээ харуулах гэж байна. Одоогоор Улаанбаатар Монгол улсад 12,000 гаруй харааны бэрхшээлтэй хүмүүс байдаг. Тэднийг одоо хүмүүс зүйрлэх юм бол 1024 бүх 5 жил тутам тэгж сонд бүрээр барилддаг. 1024 бүхөөс аль хэдийн 10 дахин харааны бэрхшээлтэй хүн Монгол улсад амьдардаг юм а. Тэр хүмүүсийнхээ мэдрэмжээр одоо ямар бэрхшээл тулгардаг талаар одоо харцгаая. Тэгээд би энийг бол ерөөсөө муу ярилж хийгээгүй. Яг одоо би анх удаа нүдэ хаалттай бичлэг хийх гэж байна. Тэгээд надад нүдний шил дээрэс нь харааны бэрхшээлтэй хүнд тусдын болдог кайг ашиглан өнөөдрийн бичлэгээ хийя. Амар юу юм бэ? Ямар ч дуу алга. За би нүдэн нээлээ. Би яг хаана яваад мэдчихгүй байна. Энд дууны дог гэсэн юу байхгүй. Тэгээд гэрлэн тохион хизээ яг улаан болох нь мэддэхгүй. Яг ямар үед яаж зам гарахаа мэдэх ямар ч арга алгаа. Уул нь тэнд юу байгаа? Цаад хэсэгт нь юу байхгүй. Энд уул нь ингээд сохор хүний зам байна. Мэдэрч болохоор. Гэхдээ энэ яг замаар явахдаа болон цаад хэсгээрээ болох юм байдг юм байна. За дараагийн замыг харцгаая. Энэ бол хараагүй хүний зам гарах бэрхшээл юм байна. За энэ замаар одоо би зураглаач хүртлээ явж үзээдхий. Гэтэ энийг оруулж аваад уучлаарай. Яагаад оруулж байгаа вэ гэхээр засвартай замнууд бол Улаанбаатар хотод байнга байдаг. Боржуур сольдог, энэ замаа байнга сольж идэг. Тэгээд хараагүй хүмүүст маань одоо энэ гүүрээр энэ замаар хэрхэн явах боломжтой байгааг харъя. Дээрээс нь маш нарийнхан. Одоо энэгээр ингээд ингэж байгаа хүмүүс явна. Дугуйтай хүмүүс, мобиттэй хүмүүс явна. За одоо би нүдэ хайсан шүү. Нүдэ хайсан байгаа. Энэ ихтэй арай гайгүй мэдэгдээд наа. Засч байгаа зам болохоор oh my gosh. Бүр явж чадахгүй байна. Одоо ингээд хол гэртээ За. Би сая хоёр юугаар нэрмэгтээр нь хөлөөрөө мэдрээд тэгээ шороо байсан толтой яалаа. Хажуугаар юу зүрснийг бол хараагүй. Маш хол гэртээ олон километр ингэж хараагүй юутай явдаг хүмүүс бол үнэхээр хэцүү юм байна. За энэ бол эвдрэлтэй боёо засч байгаа зам. Дараагийн хэсэг. За одоо ямар нэгэн их дэлгүүр дотор ирсэн байна. Эндээс одоо худалдаа авалт хараагүй юуны харааны бэрхшээлтэй хүн яаж хийх боломжтой байдаг талаар үзье. Орц ингээд шат огтож авч байна. Ингээд юу болвол бэрэл бүсэг байна гэж байхгүй. Тэгэхээр одоо харааны бэрхшээлтэй үед ингээд ямар үнээр юм авч байгаа гэдгээ тэгээд юу авч байгаа гэдгээ мэдэх боломж
байдаггүй юм байна. Надаа шууд нэг юм мэдрэгдээд байна. Оо нэрээ. Одоо зүхтаяа. Зүхтэх юм уу? Зүхтаяа. Армстан наймсан За, тарахгүй. Томс настай нь. 90-27. Мэдээж. За. Одоо болохоор завхалдааны төвөө дээр гардаг зовлон гарцгаая. Энэ газрыг нэрийг би хэлэхгүй. Гэхдээ хараад ойлгомжтой мэдж байгаа. Үндэ асуув дээ. За. Ямар параметр гэж. Өгөөч хаана? Өгөөж ийн. За. Наач юм. Сайн байна уу? Сайн байна. 10 өнхрөө шавчих. Өнхөршөө за. Өнөөдөр 10 Яа нэг иймэртөө. Хүмүүс бас тасалж байна. Завхалдааны төвөө дээр нэг иймэртөө байх нэ. Одоо 10-ны бэрхшээлтэй хүн нийтийн тээвэрт суугаад ямар хүндрэлтэй. Эсвэл хүндрэлгүй тохиолдол гарах нь үздэсгэе. Өдрийн суух автобусны буудлаад 3-р сургуулийн буудлаас Баян бүрдийн буудлаа шүү дээ. Энд ингээ бас бэрэл үсэг байхгүй байна. Баян бүрд рүү ямар автобусаар суух вэ? Айчдоо. Аха. Эндээс ер нь бүгд явдоо. Төрүүлж ирсэн хүмүүс сууж байгаа. Төрүүлж ирсэн нөө. За, баярлалаа. Автобус ирж гин үү? За, эхний автобусанд нь суугаарай гэсэн. Энэ юм шиг байна. Энэ автобус мөн үү? Баярлалаа. 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 энэ цахан юм. Баян бүрд. Яасан шүү дээ. Адраа. Тийшээгээ явъя да. Надад суудал тавьж өгсөн юм ээ намайг хараад байгаа болохоор би одоо хүртэл хараагүй хүн шиг жүжиглэх хэрэгтэй болчихоо тийм. Шууд алхах юм бол намайг мэдэх гээд байна. Тэгэхээр би одоо энэ замаа ашиглаад явъя да.
За тэгэхээр ямар ч гэсэн монголчууд гэж автосан дээрсэн сая юм надад туслалаа. Систем тэмхэн жигсэн. Хүний сэтгэл сайхан байна шүү. За ингээд энэ автобусны хэсэг ийм байт юм байна. Явганы зам, харагууны зам, явганы зам явж байгаа. Тэгээд усан зам болчихлоо. Хараатай байтугай, хараагүй байтугай, хараагүй хүнч. Хараагүй байтлаа, хараатай хүнч явхад хэцүү зам бид бүхнийг ухтаж байдаг. Тэрний нэгэн жишээ. Усан замын асуудал байна. За, дууссан. Бидний гадаад өрхийг биш, дотоод өрхийг маань харж явдаг. Харааны бэрхшээлтэй найзуудаа бүгдээрээ хайрлаарай. Өнөөдрийн day 6 инхөө өндөрлөж байна. Дараагийн өдөр юу байх вэ?